За энэ Олимпийн хувцсны маф гэж айгүй хайхтар юм байна заяа. Ерөөсөө Олимпийн хувцсыг Тобогоос захиал Монголын тамирчид Олимпийн хувцс гэж хатсан байна. Тэгээд ядж хахад дэлхийн газрын зураг дээр байхгүй болсон Манч Чингис улсын соёлыг сурчлах зорилготой заяа. Айгүй шийдээ. Тэгээ хувцсыг гэрээ нэртөө 100 сая төгрөг хэрнээ CNN, NBC News, Vogue, SBS News, Harper's Bazaar Thailand, JTBC News. Бүр Олимпийн өөрийнх нь цахим мууцанд мөнгө төлөөд төлбөртэй мэдээ явуулсан байна. Айгүй баян. Бүр тийм баян байна шүү дээ. Ингэж бодоод байгаа юм. Мэдлээ зөвөр эрэг талаас нь харах юм бол нэгдүгээр сая хүн Монгол гэж сонирхох сэтгэлтэй болж. Хоёрдугаар бизнес талаасаа та нар юу ч гэж хэлээд нэмэргүй. Яг тус брендийн үед олон улсын хэмжээнд үйлдэл хийхэд хангалттай хэмжээний noise, дуу чимээ үүсгэж чадлаа. Одоо яг энэ нэрчээрээ үргэлжлүүлээд тэлэх магадгүй олон улсын хэмжээнд партнер харах юм бол нүүр бардам очих хэмжээнд брендингийн эхний суурь бол органикаар босчлоо гэж байна. Жишээ CNN-ийн хувьд авч үзэхэд тэд дөнгөж сая Олимпиад ялцлаа. 2024 оны Олимпиад оролцох Монголын багийн хувцас интернетийг шуугуулж байна, галзууруулж байна гэх харчигтай нийлсэн байна. Хүмүүс модельо зураг авалтыг мулаадсан да. Тэгсэн чинь CNN-ийн болохоор үүний талаар тэд загвараа танилцуулахдаа luxury campaign-ыг санагдуулах үз тансаг, цуврал бүхий гэрэл зургууд видеонуудыг ашигласан. За NBC News болохоор Монголын баг өөрсдийн ёслолын хувцаараа аль хэдийн ялалтын тугийг үргэлөө гэсэн нийтлээ. Бүр цаашлаад хэрвээ интернет чиддэг байсан бол Монголын багийн Парисын Олимпиад зориулсан хувцас загварлаг байдлаараа алтан медаль өгтөөрөө хийсэн байна. Зарим загварын томоохон хэвлэлүүдийн нэг Vogue-ийн хувьд болохоор дэлхийн загварын төв гэгддэг Парис болж энэхүү Олимпийн тэргүүлэх спонсоруудын дунд загварын брэндүүдийн Titan, LVMH байгааг онцлоод за мөн бусад Ralph Lauren-аас ахуулаад Berluti хүртэл аврах брэндүүд орон орны хувцсууд дээр ажиллаж байгааг дурдаад хамгийн дээр нь Michelle Amazon-гийн хувцсыг онцлсан байна. Тэгээд олон сая дагагчтай загварын баг мэрэгсэн гэж иж болох олон инфлюенсерүүд магтаад байгаа цогц бүтээлийг нөгөө талд нь үнсэрхэг үзэлтнүүд юу ч гэж хэлээд нэмэргүй шүү дээ. За тэгээ эцэд нь гэж хэлэхэд хамгийн чухал нь одоос 7 хоногийн зайтай болох энэхүү 2024 оны зуны Олимпиад энэхүү хувцсыг өмсөж нээлттэд оролцох цаашлаад дэлхийн олон тамирчидтай өрсөлдөж өөрсдийн 4 жилийн хүч хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх харуулах дэлхийд ихнэ Монголоос сурчлах 32 чадварлаг тамирчиндаа амжилт хүсье. Норог Томил